Яасан мэдсэн үү? Энэ дугаараар та бүхэнд French toast-ийг хэрхэн хийх аргыг хуваалцах болно. Маш хялбар бөгөөд маш гоё болдог меню байгаа. За энэ өндөг 3 ширхэг хутгана. Дээрээс нь сүү 0.5 хийгээд маш сайн хутгаад өгнө. Тэгээд дээрээс нь давус 2 чимэг хийгээд зүгийн бол 2 халбаг хийгээд сайн хутгачихна. Эсвэл сахар ус ашиглаж болно. За талах хэм бол нэг 2 см-ийг өрчих 3 см хавцаа ер нь хичээд аим том талахыг бол хичээд ашигласан дээр. За тэгээд ийм саунд хийгээд ийм хутгсан өндөг сүүгээ дээр нь хийгээд за таг тавих юм эсвэл усны скотчаар ингэж тавьж байгаа. За хөргөчнийг 6-аас 18 цаг байлгана. За тэгээд хөргөчөнд бол оройн хийж тавьчаад өглөө нь бол ингэж шарахад бол маш зүгээр. За хайрлан таваасаа тэр халааж агаад тосоо хийгээд талхнуудаа шараа явчихна. За тэгээд тагийн таглангаа бүх талын маш гоё шаргал өнгөтэй болтол нь сайн хайраад өгнө. За этерхий өвчтэй гал дээр бол нэлээд төлөгч учраас төлөхгүйн шиг гэсэн мөртлөө маш гоё шаргал өнгөтэй болохоор бүх талын сайтар шараад өгнө. За тэгээд ууранд нь ингэж тагийн таглаад ууранд нь ингэж хайрснаар за доторх нь бас маш гоё зөөлөн гоё болж өгдөг. За тэгээд бүх талын сайтар хайрчаад тавглаа явчих. За дээрэс нь зөөхий өхрийн үзүүгийн болтой ийм соусыг бол бэлдсэн байгаа. За үүнийг French toast-తో хамт нийтээд үзье. За үнэхээр гоё болсон байна. Та бүхэн анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.